Хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн сургууль. 2024-өөс 2025 оны хичээлийн жилд Хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэй боловсон хүчин болж нийгмийн эрүүл мэндийн төлөө зүтгэх малын эмчнэрийн нэр хүнд жилээс жилд өссөөр байна. Мал эмнэлгийн сургуульд суралцсанаар дараах боломжууд таны өмнө нээлттэй. Мал эмнэлгийн сургуульд шинээр илсэн орсон оюутнууд маань 1-р курстээ боловсролын суурь хичээл, бусад онлын хичээлүүдийг үздэг. Энэ лаборатори бол мал эмнэлгийн сургуулийн микробиологийн лаборатори бөгөөд 2 болон 3 дугаар курсын оюутнуудын бакалаврын сургалт, мөн агсан түвшний магистр, докторийн сургалтын эрдэм шинжилгээний ийм зориулттай лаборатори байгаа. Бакалаврын түвшний оюутнууд маань нийт 8 төрлийн ур чадварыг гардан эзэмшдэг. Тухайн өвчнийг яаж оншилох уу, яаж эмчлэх үү, яаж нис засал хийх үү гэд эзэмшсэн ур чадвар дээр тулгуурлаад магистр болон докторийн оюутнууд маань эрдэм шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэж байгаа. Улган аймгийн сайхан сум Хунт нуур мал эмнэлгийн сургуулийн оюутнууд бүгд найрамдах Солонгос улсын амьтан ургамлын хорой цээрийн газрын шувууны томогийн судалгаа, оншилгооны хилцэн эрдэмтдтэй хамтран судалгаа хийж байна. 몽골과 한국은 AI 예찰을 위해서 함께 오랫동안 국제 공동 연구를 하고 있었고, 지금은 저기 AI 그 샘플링으로 해서 이곳 콘투 호수에 와 있습니다. 여기서 시루 채취를 하면 이곳 야생조류 분변에서 AI가 나올 수도 있고, 그것이 한국에 영향을 줄 수 있습니다. Жишээлбэл зохион байгуулдаг энэ судалгаанд бакалавр болон магистрийн түвшний оюутнууд оролцож туршлага хуримтлуулдаг. Би мал эмнэлгийн сургуулийг 2017-оос 2022 оны хооронд бакалавраар сурч төгссөн байгаа. Үргэлжлүүлэн 2022 оноос эхлээ магистртаа суралцаад явж байгаа. Магистртаа болохоор шувууны томуу болон зэрлэг амьтан чиглэлийн судалгаа хийгээд төсөл хөтөлбөрүүдэд судлаач оюутнаар ажиллаад явж байгаа. Зуны улирлуудаа хэвчлэн нүүдлийн шувууд ирсэн үеэр бид судалгаа хийж дээжээ цуглуулдаг байна. Энэ судалгааны үр дүнд Монгол улсад шувууны томуу өвчнийг илрүүлэх болон хандлах судалгааны чиглэлээр ажиллаж байгаа. Багаасаа ер нь бол нөгөө хөдөө өссөн болохоор малтай илүү ойр. Тийм учраас ер нь бол багын мөрөөдөл гэж хэлж болно. Малын эмч болох. Тэгээд яг тэр хүсэл мөрөөдлөөрөө малын эмнэлгийн сургууль малын хэмжээр илсэн. Одоо хичээл, тэгээ хичээлийн хөтөлбөрийн тэр нь бол ерөнхийдөө бол яг миний зорилгод ер нь яг нэгдэж цаашд одоо улам дэвшиж дээшлэхэд бол ер нь бол их нөлөөлж байгаа. Мал эмнэлгийн сургуульд суралцж байгаа одоо 5 дахь курс. Би энэ мэргэжлийг сонгосондоо маш их баяртай байдаг. Зөндөө олон боломжууд өргөлж нээлттэй байдаг. Мал эмнэлгийн сургууль дэрэгдээ орчин үеийн дэвшилт технологи бүхий мал амьтны эмнэлэгтэй учир оюутнууд сурч байх хугацаанд дадлагжих, төгсөөд ажлын байраар хангагдах давуу талтай. Хамгийн анх бол ер нь малын эмч гэдэг мэргэжил нэг сумын төвийн бодгон халцарсан цагаан байшин сууж байдаг хүмүүс гэж төсөөлдөг байсан. Малын эмчээр сурсны дараа бол маш олон чиглэлээр ажиллах боломжтой байсан. За эдгээрийн дундаас би өөрөө клиник эмнэлэгт илүү сонирхолтой байдаг учраас би одоо хөдөө аж ахуйн сургуулийн дээр гэдэг малын эмчний эмнэлэгт эмчилгээ хариуцсан эмчээр ажилладаг. Мал эмнэлгийн сургуулийг төгссөн оюутнууд бол мал амьтны эмнэлэг дээр ажиллаад энэ чиглэлийн одоо нарийн мэргэжсэн эмч болох боломжтой байж байгаа. Мэргэжлийн хяналт, гайл дээр, эсвэл улсын төв лаборатори дээр, мал эмнэлгийн хүрээлэн дээр, за онцгой байдлын газар, хэлийн зэрэг гэдэг бүх салбар нэгжлэр малын эмч заавал ажиллах шаардлагатай байдаг учраас малын эмч мэргэжил бол одоо маш эрэлттэй мэргэжлийн нэг. Мал эмнэлгийн сургууль Герман, Япон, бүгд найрамдах Солонгос улс, Израиль, Канада зэрэг орнуудын их сургууль, коллежүүдтэй хамтран ажилладаг бөгөөд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд урт болон богино хугацаанд цалинтай дадлагжих боломжийг олгодог. Хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна.